1991 оны 7 дугаар сарын 24-нд Японы Фукушима мужид 8 настай бяцхан охин Орос руугээ алгуулсан хэрэг гарчээ. Энэ хэрэг нь одоо хүртэл шийдэгдээгүй хамгийн алдартай 3 хэргийн нэгт ордог байна. Ингээд өнөөдөр алгуулсан охины учир битүүлэг хэргийн талаар хүргэе. Сургаггүй алгуулсан Май Иши гэх охин 1983 оны 8 дугаар сарын 6 төрсөн бөгөөд тэр гэртээ байхдаа алгуулсан. Түүнийг хэрхэн яаж алгуулсан тухай одоо хүртэл хинч мэдэхгүй. Цагдаа нар түүний гэрт өөр хэн нэгэн нэвтэрсэн гэх улмөр олоогүй. Хэрвээ тэр амьд байгаа бол одоо 42 настай байх байлаа. Энэ хэрэг тухайн үедээ олон нийтэд маш хүчтэй хүрч Япон улсыг цочирдуулсан хэргийн нэг болсон юм. Хэрэг гарсан өдөр түүний гэрт гэрийнхэн нийлэг зохион байгуулж байсан бөгөөд охины ээж аав нь гэр бүлийнхнээ настай эцэг эхээ болоод найз нөхөд ойр дотны хүмүүсээ урьж авчирсан байна. Үдийн хоолны дараа Май Иши охин ээжийнхээ найзуудын охид болох 2 охинтой өрөөндөө тоглохоор орсон. Ингээд оройн 21 цаг 20 минутын үед Май Иши охины өвөө эмээ болон охины эцэг эхээ найзууд хамтаар караоке орохоор болж гадагшаа гарсан. Энэ үед охины эцэг Кеничи болон ээж Йошика нар хүүхдүүдийг харан байшинд үлджээ. Энэ үед охины аав Кеничигийн охин дүү найз залуутайгаач байшинд үлдсэн байж тэдний байшин 2 давхар бөгөөд олон хүн багтах саруулхан байр. Хүмүүсийг караоке орох хооронд байшинд үлдсэн хүмүүс бүгд унтахаар хэвтцгээж Май охинч ээжийнхээ найзын 2 охинтой өрөөндөө унтахаар хэвтцгээсэн. Удалгүй 22 цаг 30 минутын үед Майгийн ээж Йошико охиныхоо өрөөнд орж түүнд хүнжил нөмөргөжээ. Энэ үед 2 давхрын ариун цэврийн өрөөний хаалга хаагдж байгаа чимээ сонсогдсон байна. Йошико тухайн үедээ үүнийг тоосонгүй. Мөн энэ үед түүний нөхрийн эмэгтэй дүүгийн найз залуу болох Казуя гэрээс нь гарч яв харагдсан байна. Ингээд нэгдүгээр давхар руу бууж усанд оров. Гэвч энэ хооронд дахин хаалга хаагдах чимээ болон хин нэгний шатаар өксөх чимээ сонсогдсон байдаг. Гэвч Йошико бас л нэг л их тоогоогүй өнгөрсөн байна. Ингээд шөнийн 2 цагт Майгийн өвөө эмээ каракиноос буцаж ирв. Тэднийг буцаж ирэхэд үүдний хаалга түгжээгүй байсан. Мөн өвөө эмээ нь шинэ хүргэн Казуяг гэрт нь байхгүй байгааг мэдээд Кеничид мэдгдсэн байна. Тэрээр тухайн үед унтаж байсан бөгөөд маргааш ярилцсан хэмээн хэлжээ. Харин өөрийн 4 цаг 20 минутанд гэрийн эзэн Кеничи босон офисын өрөөлөгөө явхад 2 дугаар давхар руу гардаг шаттай хаалга үл ялэг онгорхой байсан байна. Ингээд өглөөний 5 цаг 30 минутанд Майтай унтаж байсан 2 охин сэрээд Май Ишиг алга болсон байхыг мэдсэн байна. Ийхүү яралтай эцэг эхт нь хэлсэн байна. Байшинд байсан бүх хүмүүс босож байшингаа бүхэлдэн шалгасан ч ямар нэгэн улмөр олсонгүй. Өглөөний 6 цаг гэхэд цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар дуудлага хүлээн авсны дараа хэргийн газарт яралтай ирэв. Тэдний байшин 2 давхар бөгөөд байшингийн дотор нэгжлэг хийхэд бүх зүйл нэмэгцэгцтэй ямар нэгэн халдлага дурдсан шинж тэмдэг байсангүй. Гаднаас хэн нэгэн орж ирсэн гэсэн улмөр байгаагүй. Цагдаа нар байшингийн дотор болон гадна үл таних хүмүүсийн хурууныхээ хөлийн мөр байгаа эсхийг шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл олдсонгүй. Ингээд Май Иши гэрээсээ өөрөө гараад явсан байх гэсэн таамгийг гаргав. Энэ таамаглалыг ээж Йошико нь ирсний заасан. Учир нь охин маш аимхай бөгөөд бие засахтаа хүртэл хин нэгнийг дагуулж авдаг. Гадаа тоглохдоо найзуудтайгаа хамт тоглож хаашаа явах гэж байгаагаа заавал хэлдэг гэж. Цагдаа нар хэрэг болсон өдөр сэрүүн байсан бүх хүнийг шалгаж эхэлжээ. Май Ишигийн аав Кеничи тухайн үед хүргэн Казуяг сэжиглэж байсан байна. Ингээд түүнээс мэдүүлэг авахд Казуя хэлэхдээ би Корея Маси дэх найзтайгаа уулзахаар шөнө гарсан. Замд машин эвдэж галт тэрэгний буудал руу очиход сүүлийн галт тэрэг хөдөлсөн байсан тул таксигаар тэр газар руу явсан. Тэгээд Майг алга болсныг мэдээд өглөөний 6 цаг 30 минутын орчимд гэртээ ирсэн гэж мэдэгдэжээ. Хүргэн залууг 2-7 хоног орчим шалгасан боловч охины алга болсон хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэх нотлох баримт гараагүй тул суллсан байна. Харин Японы нэгэн портал сайт дээр Май Ишигийн ээж Йошиког энэ хэрэгт сэжиглэж эхэлжээ. Товчхондоо алга болсон охины өвөө эмээгээд караокед байсан хүмүүсийн явсан газар тодорхой байсан. Мөн тухайн үед сэжигтнээр татагдаад байсан Казуягийн явсан маршрут ч тодорхой болсон бол нөхөр Кеничи нь 2 дугаар давхрын унтлагын өрөөнд унтаж байсан. Тиймээс Йошико тэр үед гэртээ сэрүүн байсан цорын ганц хүн байлаа. Тэрээр 2 давхарт хүн явж байсан чимээ сонсон ч тоогоогүй, мөн хаалга үдэ түгжээгүй. Тэр жигтэн орхин унтсан. Тэгэхээр энэ бүхний цаана ямар нэгэн нууц байна хэмээн таамаг дэвшүүлжээ. Мөн Май Иши охин үргэлж аав ээжтэйгээ хамт унтдаг байсан бол тухайн өдрөл найзуудтайгаа хамт аав ээжээсээ өөр газар унтсан байна. Үүнийг зөвхөн гэр бүлийн гишүүдэл мэдэж байсан.
Үүнээс гадна цагдаа нар эрен хайх ажиллагаанд үнэрч нохтыг ашигласан байдаг. Нохот үүдний хонглоос охины үнэр үлдсэн илрүүлсэн байдаг. Зарим хурчууд нь хэрэг болохоос өмнөх өдрийн 23 цагт тэдний гэрээс холгүй цагаан өнгийн машин байсан гэж мэдээлсэн байдаг. Тиймээс цагдаа нарт гэрт байсан хүмүүсийн хэн нэгэн Маишийг авч явсан гэж таамаглаж эхэлжээ. Сургаггүй алга болсон хэрэгт ямар ч сэжүр байхгүй байгаа нь хэргийг эдрээтэй бодлонтой болгожээ. Хүргэн Казуягийн мэдүүлэгт дурдаснаар тэрээр 22 цаг 30 минут үед Майгийн гэрээс гарч утасны бүхэг ашиглан найз руугаа залгасан. Учир нь найзынхаа сэтгэл санаа муу байна гэсэн зурвас ирсэн тул найзаагаа тайвшруулахаар Корея Масигийн газар уулзахаар тохиролцсон. Гэвч машин жолодож явах үед нь машинд нь асуудал үүссэн учраас галт тэрэг нь сухаар төлөвлөж байсан ч сүүлчийн галт тэрэг хөдөлжээ. Ингээд такси барин найзтайгаа уулзахаар тохирсон газраа ирэхэд найз нь ирээгүй байж 2 цаг хүлээсний эцэст байгаа мөнгөнийхөө ихэнхийг нь таксинд зарцуулсан болохоор зочид буудалд хонох боломжгүй тул дэлгүүрийн урд байрлах сандал дээр унтсан байна. Энэ хугацаанд бас нэгэн тэнмэл хүнтэй хэсэг хугацаанд ярилцсан. Ингээд үр цайж ихний галт тэрэг нь суугаад 6 цаг 23 минутанд буцаж ирэн Маишийг сургаггүй алга болсныг мэдээд цагдаа цаатуулагдаж мөрдөн байцаалтанд оржээ. Харин Май охины аав Кеничигийн өгсөн мэдүүлэгт Казуягийн унсан машин нь өөрийнх нь компани өмч өгөөд Казуя тэдний компанид ажилладаг байж. Машины аккумулятор нь суусныг анзаарахгүй байх боломжгүй. Мөн Казуя сүүлчийн галт тэрэгний цаг 20 цаг 5 минут байсныг мэдэхгүй байх боломжгүй. Тэгээд ч такси барих нь маш үнэтэй. Түүний хувьд тэр их мөнгийг зөвхөн таксинд зарцуулах боломжгүй гэсэн байна. Энэ нь цагдаа нарт Казуяг сэжиглэх боломжийг олгосон боловч мөрдөн байцаалтын явцад такси барьсныг тогтоогдож таксины жолооч Казуяг хойд сандал дээр суусан гэдгийг баталжээ. Охины аав Кеничи хүргэн Казуяг сэжиглэх болсон нэг эргэлзээ гэвэл өшөө авалт байх магадлалтай гэж таамаглаж байсан. Залуу өмнө нь гэмт хэрэг үлдэж байсан бөгөөд санамсаргүй байдлаар Кеничигийн охин дүүтэй танилцсан улмаар үергэсэн. Түүнийг өмнө нь дээрэмчин байсан сэтгэл дундуур байсан ч өөрийн дүү охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон учраас компанида ажиллах болсон. Казуя маш залхуу ихэвчлэн ажилдаа байн хоцордог байв. Үүнд нь уулсан Кеничи олон ажилтныхаа өмнө түүнийг зэмлдэг байж. Тэр хоёрын харилцаа ер нь л тун таагүй байсан гэв. Чухам энэ харилцаанаас болж охиныг нь хулгайсан байж болох. Бас нэгэн эргэлзээтэй зүйл гэвэл охины аав ээж хоорондоо олон насны зүрүүтэй бөгөөд ээж Йошико тухайн үедээ 19 настай байжээ. Хүүхдийн гидсэндээ олдсон үе тэдний анх дотонссон үеэс зүрүүтэй бөгөөд тухайн үед ДНХ-ийн шинжилгээ хийлгээгүй байна. Өөрөөр хэлбэл өөр хүний хүүхдж байж болох магадлал хожим илэрсэн. Маишитэй хамт ундаж байсан хоёр охины нэг нь хожим мэдүүлэг өгөхдөө эрэгтэй эмэгтэй хоёр хүний яриаг сонссон тэгээд эрэгтэй нь Майг аваад явсан гэж мэдүүлсэн. Гэсэн ч тухайн үедээ хүүхдийн хий төсөөлөл хэмээн цагдаа нар тоогоогүй байдаг. Маиши үнэхээр Кеничигийн төрсөн хүүхэд биш бол ээж нь хуйлдаан зохиож түүнийг тэр шөнө төрсөн эцэгт нь өгж явуулсан байж таарах уу гэсэн таамгийг хүртэл цагдаа нар гаргасан байж. 8 настай охиныг олохын тулд цагдаа нар сайн дурын хүмүүстэй нэгдэн нийт 3900 гаруй хүнийг дайчлан 6000 гаруй газар нэгжлэх хийсэн ч түүний бол мөрийг олоогүй. Үүнтэй зэрэгцэн зарим нэг хүмүүс охиныг харсан гэж худал мэдүүлэг хүртэл өгч эхэлсэн байна. Канагава өртөөн дээр нэгэн гэрийн эзэгтэй Маиши охиныг харсан, түүнд тусламж хэрэгтэй байгаа эсхийг асуухад охин юуж дуграагүй бөгөөд гинэт алга болсон гэж телевизэд мэдээлсэн байна. Мөн Фукушима мужийн Сукагава хотод Маиши шиг бяцхан охиныг дагуулсан эрэгтэйг нэг хүн харлаа гэж мэдүүлсэн ч үнэн худлан тогтоогдоогүй. Энэ мэдчлэн 30 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч Маиши охиныг өнөө хүртэл олоогүй. Охиныг амьд эсхийг хинч мэдэхгүй цагдаа нар ямар нэгэн улмөр хэргийн сэжүр олж чадаагүй байсаар өдийг хүрсэн. Японы түүхэнд энерги ор сургаггүй алга болсон хүмүүсийн 3 том хэргийн нэг гэдгээрээ алдартай. Энэ хэрэгээс хэн хамгийн их ашиг хүртэж байна тэр хүн гэмт хэрэгтэн эсвэл хамсаатан байх магадлалтай. Гэхдээ энэ хэрэгт үнэхээр сэжиглэх өөр хүн байгаагүй бөгөөд тухайн үед гэрт байсан хүмүүс бүгд л ямар нэгэн байдлаар хэрэгт холбоогүй гих нотлох баримттайгаар хэрэгээс мултарч байсан байна. Ямар нэгэн сэжүүр уулмөр нэгч олдоогүй бүхэл бүтэн 30 гаруй жил өнгөрч хайр гаргийнхан охиныг авч явсан гэх таамаг гартлаа энэ хэрэг олны дунд төгжээ.